Иймэрхүү бас тохиолдлууд олон байгаа. Элмор болон Содон Жамснаар самард үсэрснээр бөмбөгөнд үсэрснээр 2 хоногийн тоглолт эхэлж байна. Нэвэл техник давталгааг зохион байгуулна. Содон Жамс тулга зайг олохгүй шийдэж байгаа. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Энэ тоглолтын нээлттэй оног тулга багт авчирч байна. Баасан дөрж Элморын сланыг авсан. Зай гармагт шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Бродерсын 3 оноо баасан дөрж Юнайтед тоглолт нээсэн. Дамжуултыг идэрж авахланд өгсөн. Идэрж авахлангийн шийдэлтэн амжилттай болсон. Идэрж авахлан мөн Японоос ирсэн залуу. Тэдний хувцастайгаа байсан болоо да. Яг одоо бол сэлгээний суудалч байхгүй байна. Өнөө тоглолтын бас харагдчихсан да. За бид мэдээлэл аваад хүн зөвхөн Бродерс багт гэлтгүү манай лигт одоо үндэсний дээд лигт онцлохоор байгаа шүү дээ, тий. Маккензи Муур дамжуултан баасан дөрж дээр ирсэн татаа шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Мөнх төрийн баасан дөрж тоглолтын эхлэлсэн ийм мэдээлэлтэй байна. Тэгээд багаас одоо албасаар мэдээллийг бас удахгүй заарлах байх. Гарын сарууны яс харамсалтай. Дахин Юнайтед бол хожил тэнцүү байгаа. Металл адилхан 6 хожилттой довтлогын амжилттай болсон. Содон Жамс. Яг энэ сахилга бата хадгалж чадахгүй, онооны илүүгээ хамгаалж чадахгүй ингээ хожигдсон тохиолдлууд хийдэд байгаад байгаа. Заслан авсан ч гэсэн хүнээс олж чадсан. Ант нээсэн цаашаа сул өндөө өгсөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Тулга багийн 26 дахь оног авчирч байна. Тамирчид залуучуудаас яг л харагддаг үйлдэлүүдийн нэг харагдаж байна да сая. Самар дөрөс Брайс Джонсон шахсан давхар хамгаалт ирэхээс өмнө даалсан давталгын амжилттай боллоо. За ур чадвар харахгүй илүүрч байна. За давтлах боломж харамстай нь олцсонгүй татаад өндөр хамгаалагчдоос шийдэлтэн оновчтой болсон. Нэмэлт нэг шийдэлтийг баасан шалаад өгсөн идэрж авахлан довтлогын амжилттай болсон. Хоорондын ойлголцол гоё. Идэрж авахлан бол багт нэгдээд бол удаагүй байгаа. Гэхдээ ойлголцол янз юм байна. Дахин Юнайтед хожил байгуулсан. Брайс Джонсон дундын зай шийдэлтэн амжилттай болсон. Үнэхээр гоё цэвэрхэн шийддэг залуу байгаа. Эсвэл хийхэд одоо яг гарааны тоглогч дуттагч гэдэг юм уу? Оноо дутуу байдал одоо илүү явсан оноогоо тоглосонгүй мөр өөрөө дундаас довтлох байгаа юм шиг хайсан дамжуултыг хүлээж аваад довтлсон довтлохын амжилттай өнгөрлөө шүү дээ. Лав 3 довтлохоо дараалаад оноо авч чадсангүй. Энэ үед харин тулгын 3 онооны шийдэлт амжилттай бол цус гаралтыг зогсоолоо. Маккензи зүүн дээрээ явсан энэ удаад өөрөө довтлсон довтлохоо оновчтой болсон. Багийн 28 дахь оноо. Эсрэг баг нь ердөө ганцхан алдаатай тоглолт үргэлжилж байна. Элмор 3 оноо. За тийм байна. Мазутас тасалж өгч завсарлага авах тохиог. Довтлооны хугацаанд нэлээд багасандаа дамжуулт Балжиниум дээр 3 онооны шийдэлтэн амжилттай боллоо. Яалчгүй тулга зөрөөд орсон дундын зайн шийдэлтэн амжилттай болж байна. Дараасан довтлоонуудыг дамжуулт болсон. Буцаа урд нэг тоглож гараад ирсэн анзаарсан Ант Нэлсэн слэм данк. Ямар гоё довтлоо вэ? Бүхэл багуудыг бүрэлдэхүүнээрээ тоглохыг нь харахыг хүсдэг ойлгомжтой. Сумын азрын үед ингээд илүү үйл хийж байгаа л бас алдаа болчиход байгаа. Нэлсэн дундын зайн довтлоо оновчтой болсон. 48 дахь оноо. Цартчаад байна Бродерсын хувьд. Мөр хамгаалагчаа дохиод өргөцсөн эцэст нь өөрийн ур чадвараар ямар нам. Ант Нэлсэн дээрээ явсан довтлоо амжилттай болсон. Бас илбэг оноо авчих шүү. Тэгж өсөрт нэг хамгаалт хийдэг бол бид нар бас дэвдүүлэн харддаг. Хариу довтлоо оновчтой болсон зүүн ороод Шумаас Юнайтед Балжиниум бөмбөг ирсэн. Балжиниумын довтлогын амжилттай боллоо. Бас л нэг бэлцээ хөлбөр явлаа да. Сумын азар шидэндээ 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Балжиниум 3 оноо багтаа авчирлаа. Нэлсэн за дахиад Балжиниумд өгсөн. Балжиниумын удаад зөрөөд орсон дундын зайн шийдэлтэн амжилттай боллоо. 57 дахь оноо. Нэг эсрэг хойлоо гараад ирсэн дамжуултыг өгсөн довтлогын амжилттай боллоо. Үе нээлттэй оног Дархан Юнайтедээс авч чадлаа. Нант дамжуултыг тулгад өгсөн шидэл цайтай байгаа 3 онооны довтлогын амжилттай боллоо. Заслан авсангүй Джонсонд өгсөн. Джонсон жижиг тоглогчийн эсрэг маш гоё эргэлттэй хууралт хийгээд дундын шидэлт амжилттай боллоо. Тоглохоо болчиход байсан бол Brothers Stevens-нээр үнэхээр хэрчлөөдөд тоглож байгаа. Тулгын 3 онооны шидэлтүүд амжилттай боллоо. За эвгүй байдлаас харин дамжуулсан. 3 онооны шийдэлтэн амжилттай болж байна. Ант Нэлсэн ээлж 3 оноо авсан. Брайс Джонсон 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Энэ залуу үнэхээр том асуудал юм аа. За Brothers-ийн хувьд тэр 22 чөлөө шилдэлтийн орлого гэдэг бол бас өндөр тоо харагдж байна. Балжиниум ч гэсэн өнөөдөр довтлохыг үүсгэхэд маш сайн байна. Тоглолт болж байна. Мөр дотсон, дутсан, өөрөө араас нь нэмсэн. Астал дураараа тоглож байна да. Бас лиг тэргүүлээд байгаа.
Дамжуултыг өгсөн идэрж авахлан довтлогоо оновч бас нэмсэн оновчгүй дахиж нэмээд 2-1 Bryce Jones авсан. Тулга аваа шууч хийсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Тулганыг хийгээд эхлэх юм бол аюултай шүү. Түр гарах гуудсан да. Зөрөөд орсон тулга довтлогоо амжилттай болсон. Идэрж авахлан ямаалт. Бас гоё болсон ч гэсэн тулга оноог авч чадлаа. Идэрж авахлан за хол авсан. Түрүүнийг хамгаалсан шүмүр. Энэ удаад унаад шийдсэн шийдэлт амжилттай боллоо. Bryce Johnson Мөр хариугийн баримда мөрийн 3 шийдэл үзүүдэд гараад ирсэн. Самар доор 2 дахь боломж баасан дорж үүсгээд довтлогоо амжилттай. тасцсан баасан дөрж анхдаа өгсөн гүр цог шийдсэнгүү. Тулга 3 онооны шийдэлт амжилттай болсон. Самардад энэ довтлогоо маш чухал. Доошо дамжуулсан тулгын довтлогоо амжилттай болсон. За ер нь Brothers ороод ирэх юм байна да. 12 онооны зөрүү болго ойртуулсан. Тэ? За 3 дээр United тас. Яг л одоо энэ зүү тогтлоор явж байна да. 4-р үеж үнэхээр сонирхолтой болно. 80 оноо ант. Хамгаалагч ойрхон байгаа байж болох сайн хамгаалагч ирсэн байна. Тулга маш олоос 3 онооны шийдэлт амжилттай боллоо. За эсрэг багийн нэг моментыг зогсоосон ийм шийдэлт нь дахин нэг удаа амжилттай болоо. Тэр доор нь Mackenzie Moore хариуг нь байрсан. Болж Mackenzie дамжуултыг тулгад өгсөн 3 онооны шийдэлт нь самбардаа дахиад унж байна. Элбийн тулга Дөрөс эхэлсэн 8 секунд тулга доор өгсөн Балжинам догсон довтлсон довтлогоо амжилттай боллоо. Ямар нэг ардаа байхгүй. Зүүн довтлогоо оноочтой болсон. Чухал үед гоё юм хийж ин да. Тулга 2-ыг авсан. Нөгөө тал Тулгын дүрээр өссөөрөнд 7 дахь хожлоо. Бас ойрхон болж ирж байна. Баасан доржийн 3 онооны шийдэлтээр энэ үед амжилттай болсон. Mackenzie Moore шахсан довтлогоо амжилттай болсон. 2 оноогоо авлаа. Огт гаргасангүй. Mackenzie Moore шийдэх хэрэгтэй. 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Угааж гараад буцаад самбардаад 101-91 харьцаатай энэхүү тоглолт өндөрлж байна үзэгчтэй. Шууд дамжуулалтын Platinum event тэгш Дасандаа бууган M банк бидэнтэй хамтран ажиллаа. Ингээд Дахин United багийн хөгжөөнд тэмцэгчдэд баяр хүргэе. Харамсалтай Захан Brothers багийн хувьд өнөөдөр энэхүү